Зя дараагийн рекордын эхлэл бэлэн болсон. Тэгээд өнөөдөр юу ярилцах вэ гэхээр 5 сард эхлэх сургалттай холбоотой мэдээлэл өгнө. Тэгээд сургалтын бүртгэл маань эхэлсэн байгаа. Тэгээд энэ удаагийн бүртгэлээр ямар сонирхолтой юм хийж байгаа гэхээр нэгт зааврын дагуу мөжөртэй болноор ороод зааврын дагуу бүртгүүлсэн хүмүүстээ 10% хөнгөлөлттэйгээр бүтэн 1 жилийн эрх авах боломж олгож байгаа. Тэгээд мөжөртэй бодлонгийн зүгээр жилийн эрх аваад сургалт нь өөрөө өнгөө байхгүй. Тэгээд сургалт маань яах вэ гэхээр ганцхан 5 сар гэлтгүү аль болох сар болгон явна. Тэгэхээр бүтэн 1 жилийн турш 12 удаагийн сургалтанд өнгөө суралцах боломжтой, бусад хичээлүүдэд нөхөд үзэх боломжтой. Тэгээд хичээл хаана ордог вэ гэдэг мэдээллийг мэдэхгүй усуд байгаа бол linkpanel.com дээр хичээлүүд маань өөрөө явагдаж байгаа. Тэгээд удахгүй бид нараас volume profile-тай хичээл орж ирнэ. Тэгээд сургалтын дээр энэ удаагийн сургалтын дээр бид нар юу ярих вэ гэхээр техник шинжилгээ, тэгээд опшнтой холбоотой багц хэрхэн бүрдүүлэх вэ? Тэгээд судалгаанд химэл оюухан хэрхэн хэрэглэх вэ гэдэг энэхүү сэдвүүдээр ярилцсан. Тэгээд өөр нэг би сонирхолтой юм юу гэж бодож олсон бэ гэхээр сүүлийн үед крипто буулж байгаатай холбоотойгоор манай монгол хүмүүс бас яг криптотой холбоотой мэдээлэл өгөөч юм хээ крипто аяг юу болох гээд байна гэж айгүйх хүсэлтүүд гаргадаг байхгүй. Тэгээд яг зах зээл маань нэлээд буулж болоод гой болж байгаатай холбоотойгоор бас энэ удаагийн сургалтанд суусан усууд $100 дараагийн 10x 100x байж магадгүй гэж итгэж байгаа зоосоо бэлгэнд өгч байгаа. Тэгээд тэгэхээр амжиж суух юм бол сургалт маань өөрөө өнгөө ямар хүмүүс өнгөө вэ гэхээр мөлжүүртэй болонгийн 1 жилийн эрх авсан хүмүүст өнгөө байхгүй. Тэгээ мөлжүүртэй болон маань сарын $80, жилийн $800. Тэгээ хөнгөлөлттэй үнээр авах юм бол $720, $720 дотор юу багтаж байгаа гэхээр бэлгээ авчна. Дээрээс нь сургалтандаа бүтэн 1 жил өнгөө суучна. Тэгээ өнөөдөр сонирхолтой мэдээлэлүүд донд юу байсан бэ гэхээр Scott Bessent яриа хийсэн. Тэгээ Scott Bessent-ийн хувьд бол олон улсын харилцаан дээр бол нэлээд өөрчлөлт орох хэрэгтэй байна. Тэгээд биднэрт бол rebalance хэрэгтэй байна гэж ярьсан. Тэгэхээр гол онцолж ярьсан орн маань юу байсан бэ гэхээр хятадыг айгуу концолж ярьсан. Тэгээ China needs to rebalance гэдэг энэ point-ийг айгуу ярьсан. Тэгээ currency manipulation-ыг ер нь бол зогсоох шаардлагатай гэж хэлсэн. Тэгэхээр энэ хүүцгийн газар маань хүчтэй доллартай баймаар байна. Strong dollar policy гэж яриад байгаа боловч яг эдний яриад байгаа strong dollar гэдэг маань бусад валютын эсрэг хүчтэй байх долларыг хэлхээс илүүтэйгээр үргэлжлүүлэн доллар маань дэлхийн reserve currency байгаад ер нь бол capital flow маань үргэлжлүүлэн доллараар явахыг яриад байгаа болохоос биш. Юаны эсрэг, еврогийн эсрэг доллар чангарахыг ярихгүй байгаа байхгүй. Тэгэхээр хятад юаны хан шиг хиймлэр доош нь барьдгаа энэ бодлогоо эдгээр өөрчлөх хэрэгтэй гэдэг юм яриад байгаа. Rebalance гэдэг дээр юу яриад байгаа гэхээр хятад бол байнгын surplus буюу бараа импортлохоос илүүтэйгээр ерөнхийдөө бол экспортлдог. Тэгээд хятадын яг эдийн засгийн модель маань өөрөө ингэж ажилладаг. Их хэмжээний бараа үйлдвэрлэлээ маш том manufacturing hub буюу одоо үйлдвэрлэлийн том төв юм орн байгаа. Тэгээд эндээсээ юм үйлдвэрлэлээ гадагшаа гаргалаа, бараа таваар гаргалаа, тэрийг зарлаа. Тэгээд гадны валют оруулж ирлээ, доллар оруулж ирлээ. Тэрүүгээр ихэнхийг хадгалаагүйгээ яадаг вэ гэхээр нүүрс газрын тоос байгалийн хий гэх мэтлийн гаднаас ерөнхийдөө худалдаж авдаг, энэ ресурсуудаа худалдаж авдаг ийм орн байгаа байхгүй. Америкийн хувьд бол гадагшаа зардагаас илүү ихийг импортлдог. Тийм учраас нөгөө дандаа дефициттэй байдаг. Тэгээд энэхүү дефицитийг бид нэр өөрчлөх шаардлагатай байна. Тэгээд бид нар бол эдийн засгийн аюулгүй байдал ер нь бол одоо юу гэдэг нь те эрчим хүчний талаасаа, эмийн үйлдвэрлэлийн талаасаа, зэвсгийн талаасаа бид нэр өөрсдөө ерөнхийдөө бол одоо бие даасан байх шаардлагатай. Дээрээс нь бид нэр Европыг болон Евразийн орнуудыг бид нэр үнэгүй хамгаалаад яж чадахгүй. Тэгэхээр энэ бусад орнууд маань өөрсдөө оролцох хэрэгтэй. Европын хувьд л тэр тусмаа батлан хамгаалахын зардлыг нэмэх шаардлагатай гэсэн иймэрдүү асуудлуудыг ярилцаад байгаа. Тэгээд Scott Bessent-ос энэтэй холбоотой юмыг бас ярилцсан. Тэгээд Америкийн төсвийн алдагдaltaй холбоотой асуудлыг бас ярилцсан. Тэгээд өрмэн их болсон төсвийн алдагдал өндөр байгаа учраас энийг эргүүлээд sustainable буюу урт хугацаанд аяндаа дарагдаад ямар ч асуудалгүй байх тэр хэмжээнд навчих хэрэгтэй гэдэг. Тэгэхээр өрийг 100% дарахтаа гол асуудал нь биш. Өр чинь өөрөө яадаг вэ гэхээр чинь 10 жил 20 жилийн өр тавьсан байсан ч гэсэн тухайн өрийг нэг цэг дээр авчиад roll over хийх буюу дараагийн өөрөөр ерөнхийдөө урд хормогоо хойд хормогоор нөхөн гэдэг чинь өөрөөр шинжилээ. Тэгээд ингээд хойш нь ингээд сунгаад явцдаг. Гол нь тэр сунгалтын процесс маань яг хэвээр гэхээр илүү баг хүүгээр тэр маань эсвэл ижил хүүгээр цаашаа сунгагддаг ч юм уу. Тэгээд хамгийн гол нь нийт өрийн хэмжээ маань өөрөө GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад эдийн засгийн өсөлттэйгээ харьцуулахад бага байх юм бол тэрийг бол sustainable буюу цаашдаа үргэлжлэх боломжтой ийм хувь гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр судалгаан дээр үндэслээд бол энэхүү хувийг бол 3% юм байна. Тэгээд Америкийн яг энэ өрийн дефицитийн хэмжээ бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3% тэр эргэж ирэх хэрэгтэй. Бид нар энэ хэв дээр авчих сонирхолтой байна гэж бас ярьсан байна. Тэгээд America First Policy doesn't mean America alone буюу бид нар Америкийг хамгийн түрүүнд тавьж ийн гэхээрэл
Америк ганцаараа байх шаардлагатай гэсэн үг бишээ гэдэг нэг юм point-ийг бас ирсэн байдаг. Тэгээд хятадтай холбоотой дийл мэдээж хийх сонирхол байгаа. Трампын хувьд бол хятадтай тавьсан 145% татварыг нэлээд бууруулна гэдэг мэдээлэл өгсөн. Энэ маань өөрөө зах зээл дээр буулж мэдээ байсан. Тэгээд яг full ерөнхийдөө дийл маань бол 2-3 жил болно гэдэг иймэрдүү бас яриа хийсэн байдаг. Тэгээд хятадын хувьд бол China is open to resuming trade talks with the United States гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд нэг ажиглагдсан юм нь юу байсан бэ гэхээр Ши Жинпиний хувьд бол шууд Трамптай өөртөө нь бол тулж уулзахгүй юм шиг байна. Тэгээд Шигийн хувьд Трампд одоо дээрлэх хүссэн юм шиг харагдах гэдэг нөө нэр хүндээ бодоод байна. Ямар ч байсан нэг тийм элемент байна. Тэгээд өмнөөс видеогоор ярьжсэн. Трампын хувьд бол midterms буюу 2026 оноос өмнө энэ асуудлуудыг бүгдийг нэг тийш нь болгох зэкслэх сонирхолтой байгаа. Шигийн хувьд бол энэ маань өөрөө коммунист социалист нийгэм учраас төр угаасаа солигдохгүй, шийг солигдохгүй учраас Трампын дараагийн үнийг хүлээч гэдэг иймэрдүү аль болох Трампыг аргалаад дараагийн ерөнхийлөгч болтол эсвэл midterm болтол ерөнхийдөө бол юмыг сонжруулах гэдэг ийм ашиг сонирхол бол илүү байгаа хаа гэдэг ийм таамаг бол гарч ирсэн байгаа даа. Окей. Трамп сүүлд Зеленскийг бас нэлээд шүүмжилж бас ярьсан. Тэгээд ямар ч байсан Зеленскигийн хувьд бол дайныг дуусгах сонирхолгүй байгаад байгаа нь бол нэлээд мэдэгдээд байна. Тэгээд намайг Зеленскийг хүмүүс ингэж хэлсэн чи айгүй муулаад Зеленскийг мууллаад оромжллоо ойлгосонгүй уус төр нийгэм мэдгүй байж чинь тэгээд хүмүүс айгүй тэгжсэн. Заавал амар сайн мэдэх шаардлага байхгүй хийж байгаа үйлдэл нь өөрөө тийм байгаа учраас энэ дээр нэм комент үлдээж байгаа. Зяг. Тэгээд Трамптай холбоотой өөр дахиад мэдээлэл гарсан юу байсан бэ гэхээр машинтай холбоотой татварыг байхгүй болгож магадгүй зарим нэг exception гаргаж магадгүй гэж хэлсэн аа. Exception гаргахгүйгээд хэлсэн. Тэрнээс нь болоод зах зээл онлайн дээр гэсэн байна. Тэгэхдээ би яг Трамп өөрөөс нь яг энэ машинтай холбоотой яг мэдээлэл гаргасныг бол олж хараагүй. Тэгээд энэ дээр ямар үйл явдал явсан юм бэ? Өнөөдөр бол нэг иймэрдүү мэдээлэл гарсан. Тэгээд криптотой холбоотой мэдээллүүд рүү орж өргөжлүүлэх юм бол Sol Strategies гэдэг юм Канадын компани байдаг. Тэгээд энэхүү Канадын компани маань юу хийгээд байгаа гэхээр MicroStrategy гэдэг шиг нөгөө биткойн худалдаж аваад байдаг MicroStrategy компани шиг Solana худалдаж аваад баланс дээрээ тавьдаг. Тэгээд note гаргадаг юм convertible note гаргадаг юм схем хэрэглээд байгаа байхгүй. Тэгээд энэхүү компанийн хувьд бол биткойн биш Solana дээр хийгээд байна. Тэгэхээр энэхүү криптотой холбоотой энэхүү стратеги маань яванда бүр биткойноос өөр currency руу шилжих юм хайлж орох ерөнхийдөө бол юм урсгалууд бас ажиглагдаад байгаа. Тэгээд айл хэдийн Solana руу энэ Канадын компани хийж байгаа маань бас цаг үеэсээ нэг урд алхаад байгаа юм шиг эсвэл өөрсдөө бас илүү онцгой өөр харагдуулаад байгаа ийм зүйл харагдаж байгаа. Тэгээд Америк компаниудын хувьд бас иймэрдүү үйлдэлүүдийг хийгээд эхлүүл энэ бас их сонирхолтой зүйл болно. Solana-гийн ETF бол гарах нь бол тодорхой болж байгаа гэж би үзэж байгаа. Нэлээд ойрхон болцсон байна гэдэг мэдээлэлүүд гарч ирсэн. Тэгээд сүүлийн үед бол жоохон наамгүй байна. Трампын хамгийн топ 220 холдрууд маань Трамптай хоол идэх боломжтой болно гэдэг мэдээлэл гарсны дараа Трамп зоос маань баг 2 нугарсан. Тэгээд крипто зах зээл маань эргээд маш ерөнхийдөө бол хайптай байгаад байна. Тэгэхээр зах зээл сүүлд уналттай байхад крипто ганцаараа нэлийн зөрүүдэлж ирээд бол өссөн. Тэгээд өнгөрсөн 1 сарын гүйцэтгэлийг бүх секторуудтай харьцуулаад бүх чухал ерөнхийдөө зах зээлүүдтэй харьцуулах юм бол биткойн хамгийн сайн өссөн, хоёрт болохоор алт хамгийн сайн өссөн ийм үзүүлэлттэй байгаа. Алтны өг номер 1 байж байгаа. Сүүл биткойн өсөөд алт жоохон унаад биткойн өнөөдрийн хувьд бол хамгийн хүчтэй өссөн ийм asset болж орж ирж байгаа. Тэгээд худалдааны дайнтай холбоотой асуудыг юу гэж харж болох вэ гэхээр окей. За гайлын татвар тавих юм байна. Компаниудын орлогод нөлөөлж болох юм байна. Гэхдээ гайлын татвар нөлөөлөхгүй ямар нэгэн байдлаар саад дотор очихгүй зах зээл маань өөрөө юу байгаа гэхээр крипто зах зээл байна. Дээрэс нь долларын индекс нэлээд унсан. DXY гэдэг одоо долларын индекс байгаа шүү дээ. Долларын индекс маань нэлээд унсан. Сарынхны үзүүлэлтээр харах юм бол энэ бол айл бүр 2015 онд байсан юм дээр ирсэн байгаа даахгүй. Ханшин дээр ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр долларын индексийг бас ингэж харж болно. Мэдээж доллар бусад валютын эсрэг суларж байгаа үзүүлэлтийг хийж байгаа нь ойлгомжтой. Доллар хэрэггүй болчиход унаад байгаа даа биш. Трампын бодлоготой холбоотойгоор доллараар зарцдаг, доллар үндэстэй одоо доллар суурьтай хөрөнгө оруулалтын схемүүдээс хүмүүс мөнгөө татж байгаатай холбоотойгоор унсан гэж харж болно. Тэгэхээр юу вэ гэхээр гадны хөрөнгө оруулагчид, гадны сангууд Америкээс хөрөнгөө татаад эхлэнгүүт юу ах вэ гэхээр хувьцаач байсан, бондч байсан тэрийг зараад доллар болгоод тэгээд дараа доллараа цааш нь алт руу ч юм уу те биткойн руу ч юм уу өөрсдийнхөө валют руу болгож зараад тэрнээс болоод доллар унсан байж магадгүй гэдэг ийм хардлагатай. Тэгэхээр энийг бол шинжээч нараас юу гэж яриад байгаа гэхээр money goes back home буюу мөнгө буцаад гэрлөөгөө явж гинэ гэдэг ийм
үзэгдэл юм финал маань юм гэж яриад байгаа байхгүй. Би сая англи үг хэрэглэдэг дээр алдчихлаа. Ер нь бол тийм үзэгдэл юм байна. Мөнгө бол буцаад гэрлөөгөө яваад байна гэдэг ийм яриа бас гаргаад байна. Яг Tether заяа, Bitfinex, тэгээд Cantor, SoftBank гэдэг. За SoftBank бол мэдээж нөгөө Японы тавар шаваад байгаа шүү дээ. Эдгээр нийлж хагаад 3.9 тэрбум долларын treasuryтэй биткойн худалдаж авдаг юм компани нэг гэдэг юм мэдээлэл гарсан. Тэгээд энэтэй холбоотойгоор бас дахиад яг энэтэй холбоотой биш криптотой холбоотой мэдээллүүд донд бас өөр сонирхолтой юм юу байсан бэ гэхээр засгийн газрууд өөр орнууд өөрсдийнхөө баялагын сандаа биткойн хэрхэн худалдаж авах вэ гэдэг дээр Binance-ийн CZ-гээс зөвлөгөө авч ийна гэдэг ийм бас мэдээлэлүүд гарч ирсэн. Тэрийг өнөөдрийн юм дээр бол апдейт дээр оруулсангүй. Tesla-с өөрсдийнхөө баланс шийтээрээ биткойнтэй. Тэгээд тэрхүү биткойн 1 тэрбум гаруй долларын биткойноо саяны тайлангийн дагуу бол зараагүй хадгалж авч үлдлээ гэдэг ийм мэдээлэл гарсан. PayPal-ийн хувьд PUSD гэдэг өөрсдийн гэсэн stable coin гаргасан. Тэгээд stable coin маань дасан дотор хадгалж байгаа хүмүүстээ 3.7% өгөөж өгдөг болох ч юм байна л да. Тэгэхээр хэрэглээг нь өсгөх гэж оролж байна гэсэн. Энэ дээр бас нэг юм ойлгох хэрэгтэй. Крипто зах зээл дээр нэмж мөнгө орж ирнэ, хөрөнгө орж ирнэ гэж юу хэлээд байгаа юм бэ гэж бодох юм бол яг хамгийн энгийнээр бодох юм бол юу байгаа байхгүй юу? Stable coin-ы supply нэмэгдээд stable coin-оор дамжиж ихэндээ орж ирэхээр байгаа байхгүй. Тэгээд дараад нь тэр мэн юугаар ажиллагдах вэ гэхээр биткойны ханш өсдөг ч юм уу. Тийм юм бол ер нь бол крипто зах зээл рүү бид нэмж хөрөнгө орж ирж байгаа юм байна. Крипто зах зээл хот байгаа юм байна гэж ойлгож болно гэсэн. Өөрөөр сүүлийн үед биткойн ETF гарснаатай холбоотойгоор хүмүүс ETF руу хэрэг мөнгө орж ийн, ETF-с хэрэг мөнгө гарч ийн гэдгийг бас хүмүүс бас айгүйх ажилтдаг болцсон. Тэрүүгээр бас дамжуулаад бас судалгаа хийж болно. Тэгээд цаашдаа бол крипто зах зээл өсөлттэй байх юм байна, булш байх юм байна гэдгийг бид нэр юугаар мэдэж болоод байгаа гэхээр энэ stable coin-той холбоотой хэрэглээ бол маш ерөнхийдөө өргөн түгээмэл болж эхлээд байгаа. Тэгээд том компаниуд, финтек компаниуд ер нь бол энэ зах зээл рүү орж ирж байгаа. Тэрэн донд бол энэ PayPal байгаа. Тэгээд USDC гэдэг Америкт хамгийн хэрэглэгддэг энэ хүү stable coin-ыг гаргасан Circle гэдэг компани маань жишээ нь IPO хийх гэж байгаа. Тэгээд энэ дээр үндэслээд бас ямар мэдээлэл байсан бэ гэхээр Circle нийт олдог ашигынхаа орлогынхаа 50%-ийг Coinbase-тэй хуваалцдаг гэдэг тийм хэлцээртэй гэдгээ бас нийтэд ил болгосон. Тэгэхээр энэ маань өөрөө Coinbase дээр сайн мэдээ болсон баггүй. Тэгэхээр крипто зах зээл хүчтэй байгаа. Тэгээд юуны Circle-ийн IPO-тэй холбоотойгоор бас ерөнхийдөө бол миний хувьд бол Coinbase дээр бас булш байгаа. Окей. Earnings season дээр Tesla-гийн дата бол жоох муу гарсан ирнэ. Tesla өссөн. Гэхдээ мэдээж энэ худлааны дайнаас болоод нэлээд бизнес модельд нь сөргөөр нөлөөлж байгаа компаниудын нэг учраас ерөнхийдөө бол Tesla дээр гайх зүйл бол байгаагүй. Одоо чинь Apple, Tesla, Walmart, Costco гэх мэтлэн компаниудаас нэлээд сөргөөр нөлөөлөх гэдэг байгаа байхгүй. Дээрээс нь Ford энэ төр гэдэг машин үйлдвэрлэдэг компаниуд. Бас дээрээс нь яригдсан юм юу гэхээр DeepSeek-тэй холбоотой мэдээлэл гарснаас хойш дата центертэй холбоотой зардлууд ерөнхийдөө буурж магадгүй байна гэдэг ийм мэдээлэлд гарч ирсэн. Microsoft одоо чинь юу гэдэг хэдэн тэрбум долларын билээ дата центр барьж ирсэн тэрийг болж байна. AWS нийт тооцооллын нэмэлт шаардлага гаднаас лиз хийжсэн тэрийг боллоо гэдэг ийм мэдээлэлд гарч ирсэн. Одоо болохоор нөгөө талаараа Power болон одоо хөргүүрийн буюу cooling system гаргадаг VRT гэдэг энэ хүү компани байна. Айгуу сайн ерөнхийдөө бол earning-тэй буюу сайн ерөнхийдөө дүнтэй гарсан. Тэгэхээр эндээс бас юу харагдаж байгаа гэхээр нэг талаасаа дата центрийн ирэл буурж байгаа юм шиг ирнэ. Энэ талдаа бол магадгүй үргэлжлүүлэн хүчтэй байгаа юм байна гэдэг ийм хоёр өөр төрлийн дата гарч ирсэн. Тэгээд үргэлжлүүлэн ажиглана. Мужиртай болон дээр бид нэр хиймэл оюухантай холбоотой дата центртэй холбоотой арилжаанаас ер нь бол бараг 100% гарсан байгаа. Тэгээд 100-аас бол илүү боломжийн ерөнхийдөө бол оролтууд олдох болов гэж бодож байгаа. Одоогийн байдлаар бол өөр салбарууд дээр илүү анхаарал хандуулж байгаа. За Food Drug Administration гэж компани байдаг. Тэгээд ерөнхийдөө бол одоо эмийн зөвшөөрөл авах шинээр ийм гарах энтертэй холбоотойгоор яадаг вэ гэхээр энэ маань хамгийн чухал энэ байгууллагуудын нэг байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ дээр бол шинэ комисснертэй болсон. Тэгээд Marty McCary гэдэг нэг ийм залуу байгаа юм. Тэгээд энэ шинэ хүн орж ирээд нэлээд сөрөг байх болоо, сөрөг мэдээлэл болох болоо гэж зах зээл бол нэлээд айцтай байсан. Гэхдээ эсрэгээр бол энэ хөр бол нэлээд инновацийг дэмжнэ энэ гэдгийг бол мэдгдсэн байгаа. Тэгэхээр үргэлжлүүлэн бол biotech-ийн салбар дээр бол боломж бол харагдаад байна. Тэгээд энэ маань одоо яриа маань яаж яваад байгаа гэхээр би сургалттай холбоотой сурчлага түрүүнийг хайлт хийчээд тэгээд бид нар бол крипто зах зээлүүд үргэлжлүүлэн одоо булш байх юм байна. Эндээс бол миний бодлоор бол нөгөө бидний зөндөө удаан хүлээгээд байсан alt season маань эхлэх магадлал нэлээд өндөртэй гэж би бол хараад байна. Эндээсээ үргэлжлээд дараад нь яг зах зээл дээр олж харж байгаа
секторуудын нэлээд боломж олж хараад байгаа секторуудын нэг маань юу гэдэг нь мөлжүүртэй бол нэр бид биотекийн салбар дээр нэлээд анхаарал нэлээд маш олон хугацаануудын бид нэр саналуудыг бол өгсөн. Тэгээд манай чатан дээр байдаг манай судалгаануудыг ерөөхдөө бол репортуудыг уншдаг усуд бол бүгд тэрийг мэдж байгаа. Тэгээд биотекийн салбарыг S&P 500 буюу SPY-тай харьцуулах юм бол бүр 2008 он байсан дүн дээр ирсэн байгаа даахгүй. Тэгэхээр маш хямдхан байгаа даа. Тэгэхээр маш их уналттай ийм нэлээд бүр depressed гэж хэлэх үс ерөнхийдөө үнэлгээтэй ийм байгаа даа. Тэгэхээр эндээс бол biotech-ийн компаниуд дээр нэлээд боломж гарч ирж байна, харагдаж байна гэж үзэж байгаа. Ягаад тэгэхээр RFK-г бид нэр эрүүл мэндийн сайд болцоод эрүүл мэндийн салбарт нэлээд сөрөг нөлөөтэй байх нь гэдэг энэ хүү хүлээлт маань зах зээлээр нэлээд байсан. Тэгээд энэ хүү хүлээлт маань юу гэхээр сентиментийг нэлээд сөрөг болгосон. Тэгээд үнэлгээ бага, сентимент нэлээд сөрөг байгаа учраас энэ маань эсрэгээр нэлээд боломжийн болов гэж харагдаад байгаа байхгүй. Тэгээд 65-аас дээш насны иргэдийн тоо хэмжээ бол ерөөсөө Америкт 1965 оноос хойш тасралтгүй өсөж байгаа. Тэгээд энэ маань бүүмрүүд маань бүгдээрээ ерөнхийдөө бол хөгшрөөд тэтгэврт гараад ингээд явж байгаатай нэлээд холбоотой. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбар дахь энэ хүү зардал цаашаа өсөх нь тренд маань маш хүчтэй тренд. Тэгэхээр энэ тренд бол ганцхан жил үргэлжлээл нэг хэдхэн сар болдог юм тренд биш. Дараагийн 10 жил 20 жил үргэлжлэх тренд байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь biotech-ийн салбар дээр юу гэхээр химэл оюухай маань хамгийн хүчтэй хэрэглэгдэж байгаа салбаруудын нэг байгаа. Хүмүүс химэл оюухай гэж бодоход зөвхөн код бичихэд хэрэг болох юм байна. За нэг юм бичихэд эссе бичихэд эсвэл оюутнууд гэрийн даалгавраа хуулбарлахад хэрэг болох юм гэж бодоод байдаг. Гэтэл нөгөө талдаа шин төрлийн им зохион бүтээх шин төрлийн одоо эмийн шийдлүүдийг хийх одоо жишээ нь юу гэдэг хүнд энэ имийг тарьчих юм бол ямар сөрөг нөлөөнүүд үзүүлж болох вэ гэдгийг заавал хүнд тарих шаардлагагүйгээр зүгээр химэл оюуханаар дамжуулаад тэрийг симуляц хийх боломжтой болно гэдэг байгаа байхгүй. Гэх мэтлэн иймэрдүү маш мундаг юм инновацууд гарч байгаа. Тэгээд biotech-ийн салбар дээр яагаад буулж байгаа гэдэг хамгийн энгийнээр тайлбарлах юм бол үнэлгээ бол маш бага байгаа. Тэгээд хөгшөрж байгаа хүн ам зүгээс болоод ерөнхийдөө энэ хөгшөрж байгаа гэж байгаа шүү хөгжиж гэж бичсэн. Тэгээд мэдээж маш том инновацууд байна. Химэл оюухантай холбоотой инновацууд байна. Тэгээд зах зээлийн ерөнхийдөө бол энэ Kennedy-тэй бодлогын холбоотой улс төртэй холбоотой энэ сөрөг сентимент маань ерөнхийдөө хит сөрөг болцсон учраас одоо эндээс жоохон сайн мэдээнүүд явахад л ерөнхийдөө зах зээл маань нэлээд өсөж явах боломжтой. Ийм дүр зураг харагдаад байна. Тэгээд жишээ болгоод ярих юм бол мөчөртэй болтон дээр бидний санал болгосон 2 сард ерөнхийдөө санал болгосон хувьцаа маань 3x хийсэн байгаа даа. Тэгээд энэ хөө The Oncology Institute гэдэг компани маань 3x хийсэн. Гэх мэтлэнгээр бидний химэл оюухан гинэ. Biotech-тэй холбоотой, эрүүл мэндийн салбартай холбоотой, life science-тэй холбоотой саналуудыг бол үргэлжлүүлэн өгөөд явж байгаа. Тэгээд манайхан бас хувьцаа арилдаг усуд байх юм бол энэ маань сонирхолтой байх бах. Тэгээд сүүлд бас хамгийн сүүлд орсон репорт дээр бас юу гэж хэлсэн бэ гэхээр Хятад Америкийн хооронд шинэ худалдааны хилцээр хийгдэх нь тодорхой болвол алт унана гэж би таамаглаж байна гэж би бичсэн. Дээрээс нь бид нэр алтан дээр бид нар унах арилжааны санал ерөнхийдөө бол оруулсан. Тэгээд алт бишээ те. Сүлд унж орж ирсэн байгаа. Тэгэхээр хаана бишээ те санд болгосон бэ гэхээр бишээ те. Алтыг бишээ те шортлогыг энэ санд болгосон. Юуны дараа санал болгосны дараа өсөөд ингэж унж орж ирсэн. Тэгээд энд өнөдөр ашиг авсан. Тэгэхээр юу вэ гэхээр мөнчөртэй болноос бид нэр би нэг алттай арилддаг. Би нэг алтыг нэг тийм амарлаг мэдлэгтэй бас онцлооч гэхгүй. Ер нь бол сая бол яг гол гаргалгааны сүлд орсон репортод юу байсан бэ гэхээр за алтан дээр бол зөндөө олон төрлийн буулж байх шалтгаанууд байж болно. Одоо чинь юу гэдэг цаашдаа инфляцтай байх юм байна, төсвийн алдагдaltaй байх юм байна, бла бла бла. Яг өнөөгийн нөхцөл байдал дээр бол Трамп орж ирээд худалдааны дан хийсэнтэй холбоотойгоор хятадтай нэлээд сөргөлдөж байгаатай холбоотойгоор геополитикийн эрсдэл маань өөрөө алтны ханшин дотор ороод ирлээ гэдэг ийм тамгийг би гаргасан байхгүй. Тэгээд геополитикийн эрсдэл маань яавал буурах вэ гэхээр хятадтай хилцээр маань сайн хилцээрээс муу хилцээрээс тодорхой хэмжээнд хилцээр төрөөд хоорондын харилцаа маань одоо юу гэдэг тогтворж байна гэдэг мэдээлэл гарах юм бол энийг бол зах зээл бол буулгах юм байна гэж хүлээж авах юм байна. Тэгээд тийм учраас алт ерөнхийдөө бол ханшин унах юм байна гэдэг иймэрхүү дүнэлтэнд бол хүрсэн байгаа даа. Тэгээд мэдээж Nvidia, Tesla, MicroStrategy авахд бэлнэ өдөргээд ер нь бол оруулсан. Тэгээд мэдээж MicroStrategy бол өнөөдөр биткойныг дагаад бол өссөн баг. Тэгээд энэ бол нэлээд өссөн байгаа даа. Тэгээд Tesla дээр жишээ нь саяны earning-ийн дараа бид нар call calendar spread авах үнийн санал оруулсан. Энэ дээр 2x жишээ нь хийсэн гэх мэтлэн иймэрдүү бас арилжаануудын саналуудыг оруулсан байна. Тэгээд юуг доошлуулах юм бол хамгийн сүүл бичсэмийг доошлуулаад унших юм бол маркет тогтворгүй эргэлзээ төрөх үед
өөдөр байх нь чухлаа. Нэгсэндээ зах зээл маань нэлээд тодорхойгүй зүйл байгааг ойлгож байгаа. Тэгээд эрүүл мэндийн салбар, байгалийн хий дээр бол үргэлжлүүлэн буулш байна. Тэгээд дээрэс нь крипто дээр бол урдын адил зөв төслөө олж чадах юм бол 10-100 хэсэг боломж хүрэн байна гэж итгэж байна гэж ерөнхийдөө бол бичсэн байна. Тэгээд крипто зах зээл маань үргэлжлүүлэн өссөн. Тэгээд биотек болон байгалийн хийтэй холбоотой салбарууд дээр бас үргэлжлүүлэн ерөнхийдөө бол мөлжөртэй боломж олж хараад байгаа. Тэгээд дахин сануулж хэлье. Сургалтандаа манайхан бүртгүүлээрээ. Тэгээд сургалт маань яах вэ гэхээр хэрхэн бүртгүүлэх заавар байна. Мөлжөртэй.com руу ороод хамбас сургалтанд бүртгүүлээд 10x боломжтой зоосоор бэлгийн даваараа гэдэг энэ пост дотор хэрхэн бүртгүүлэх нь байгаа. Тэгээд картаар төлбөрөө төлж болно, койноор төлбөрөө төлж болно. Тэгээд 5 сарын 9-нд 5 сарын хичээл маань эхэлж байгаа. Тэгээд хичээл маань ганцхан удаа явах биш. 1 жилийн мөлжөртэй болгонгийн эрхийг аваад тэгэл ерөөсө бүтэн 1 жил сургалтандаа өнгөө суугаад буцаад энэ хичээлүүдэд бүгдийг нөхөж үзэх боломжтой болох ийм сургалт байгаа. Тэгэхээр юу гэхээр би яаж хүмүүст илүү их ерөнхийдөө үнцийг өгөх вэ гэдэг дээр илүү бас бодож байгаад ийм шийдвэр дээр хүрсэн. Тэгээд зөвхөн одоо жишээ нь юу гэдэг нь үнийн санал өгөөд хичээл заахгүй байх нэг сул тал нь юу байгаа гэхээр зарим нэг үг хэлгүүдийг манайхан бас ойлгохгүй учраас ойлгомж өгнөд байгаа учраас ингээд үндсэн нөгөө фундаментал суур ойлголтуудаа яриул бас айгүй зүгээрээ. Тэгээ миний хувьд бас хичээл хийх заах тайлбараа, хичээл боловсруулах тайлбараа бас миний хувьд техник шинжилгээний тэрийг бас илүү сайн суралцаад юмнуудаас илүү ойлгоо надад ч их сайн бас хэрэгтэй зүйл байгаад байгаа байхгүй. Тэр утгаараа надад бас өөрт нь бас хэрэгтэй байгаа. Техник шинжилгээтэй холбоотой одоо volume profile-тай холбоотой хичээл ороод яг ерөнхийдөө бол цуврал хичээл байна. Яг техник шинжилгээтэй холбоотой цуврал хичээл маань дуусж байгаа. Option-тай холбоотой маш сайн чанартай хичээлүүд орсон. Удахгүй дараагийн хичээлүүд маань ямар төрлийн бас хичээлүүд орох вэ гэхээр fintech-тэй холбоотой хичээлүүд орно. Python гэдэг программын хэлийг ашиглаад хөрөнгө оруулалтын судалгаан дээр яаж ашиглах вэ? Яаж одоо жишээ нь юу гэдэг нь те хувьцаан дээр шинжилгээ хийхдээ хэрэглэх вэ гэх мэт иймэр дүү хичээлүүдийг бас орох сонирхолтой байгаа. Тэгээд тэр хичээлүүд маань боловсруулагдаад бас явж байгаа. Тэгээд өөрчн яг нэг юм ярих гэсэн юм да. За ямар ч байсан тийм. Тэгээд сургалт маань үргэлжлээд явна. Тэгээд сургалтанд бас суулгачаад нөгөө нэг мөлжөртэй буулан дотор оруулахгүй байхын нэг эрсдэл нь юу байгаа гэхээр нөгөө хичээл үзчихэд байдаг. Тэгээд яг дараад нь яаж ярилж байгааг хийх вэ гэхээр бас сонир байна. Тэгээд тэгэхээр зөвхөн хичээл үзлийгээд хүн чинь шууд ярилцаад бас бэлэн болчихгүй шүү дээ. Тэгээд гайхаж байгаа би чадах болов уу, болов гэж бодож байгаа хүмүүст хэлэхэд хөрөнгө оруулалт хийж эхлэхэд хүнд ухаан дутдаггүй. Зүгээр ер нь бол юу хэрэгтэй гэдэг вэ гэхээр урам зориг хэрэгтэй. Би ер нь чадах байхаа гэж бодож байх юм бол та чадна. Тэгээд яг тэр зүрх сэтгэлээр ер нь бол орж ирэл эхлэхэд ямар ч байсан яг хэлэхэд хамгийн тохиромжтой өдөр бол өнөөдөр л байдаг. Тэгээд алдсан ч байсан, онсон ч байсан, ямар ч байсан нэг зэг дээрээс эхлээд тэгээд энэхүү аяллаа ер нь бол эхлээд тэгээд суралцах юмаа суралцаад тэгээд алдаа оноо байвал тэрийг хийгээд явж явах нь аягүй чухал байдгаа. Тэгээд thank you guys. Тэгээд энэ дугаарыг сонсон баярлалаа. Тэгээд дараагийн вебинараар уулзъя.